Hey, юу яцхан залуусаа New Sack in the House. Энэ 7 хоногийн зах зээлийн мэдээлэл эхлэхэд бэлэн болоод байна. За тэгэхээр энэ 7 хоног бол өмнөх 7 хоногуудыг бодвол хамаагүй олон сонин хачинтай маш сонирхолтой 7 хоног болж өнгөрлөө. За тэгээд олон юм яриад яг шууд ихний сэдвээр орцгоё. За тэгэхээр ихний сэдв шууд Америкийн зах зээл рүү орцгоё. Америкийн зах зээлийн хипхопын хамгийн сүүлийн үеийн сонирхолтой мэдээлэл бол мэдээж Kendrick Lamar болон Drake-ийн дис байгаа. За энэ хоёрын бифийн талаар би дэлгэрэнгүй мэдээллийг энэ 7 хоногийн бүтэн сайн өдөр оруулах учраас одоо зүгээр л нэг тийсэр маягийн зүйл оруулчихъя. Энэ бифийн хамгийн алдартай дист болох Not Like Us хэмээх дуу гарсны маргааш нь rapper Drake-ийн гэрэл болох нэгэн этгээд халдлага үйлдсэн байгаа буу зэвсэгтэй. За өнгөрсөн 2 дахь өдөр буюу мегмар гарагтай 5 сарын 7-ны 2 цагийн орчимд бол Drake-ийн Торонто хот дахь Parkland Circle хашийн буланд нь зогсож байсан. За бие хамгаалагчийг нь бол буудаад хэргийн газраас зүхтаасан байна. За Drake-ийн уг хашийн хамгаалалтын албаны хүн бол биедээ 5 удаа шарх авсан бөгөөд дотор цус алдaltaй байгаа. Тэгээд биеийн байдал нь одоогийн байдлаар бол маш хүнд байгаа. Гэвч цагдаа нар бол энэ талаар ярихад бол арай эрт байна, хангалттай мэдээлэл байхгүй байгаа. Тэгээд бид одоогийн байдлаар Drake-ийн хамгаалтын багтаа ярилцж байгаа. Тэгээд мэдээлэлээ солилцоод яг баталгаатай мэдээлэл өгнө гэж бол хэвлэлийнхэнд хэлсэн. Яг одоо энэ хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа бөгөөд за хэргийн газар болсон камерын дүрс бол хэтэрхий тодорхой бус чанар жоохон муутай байгаа учраас хэргийг илрүүлэх үйл явцыг бол баг зэрэг удаашруулж байгаа юм байна. Энэ хотод би ямар ч буудлага, буунду гарахыг бол хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээд цагдаа нар одоо зөрчилтэй хүмүүсийг илрүүлж барина гэж найдаж байна. За нэг иймэрхүү үгийг бол сэтгүүлчдэд хандаж хэлсэн. За бүр хамгийн сонирхолтой нэг зүйл байгаа. Drake энэ үед хаана байсан бэ? Rapper Drake энэ үед гэртээ байсан аль эсвэл байгаагүй тодорхойгүй бөгөөд тэрээр ямар ч байсан Pizza Hut-ийн Melts-ийг бол идсэн сууж исэн гэж байгаа. Тийм ээ залуу минь чи сая зөв сонссон. Pizza Hut-ийн цоо шинхэн бүтээгдэхүүн Melts. Нэмгэн шаржигнуур гурилтай хайлж урсан бэслэгтэй. Илүү шаржигнуур мэлцээ дахианы мах эсвэл махан дурлагч хоёр төрлөөс сонгоод авах боломжтой. Авч явахд авсаархан чамин савлгаатай маш гоё амттай. Идэж үзсэн хүмүүс нь угаасаа л мэдж байгаа. Амьдралтай нөнгө нэмэх Pizza Hut-ийн цоо шинхэн бүтээгдэхүүн Melts. Бүтээгдэхүүний үнийн хувьд 13,000 гэж байгаа. Та өөртөө ойр байрлах Pizza Hut-ийн хүссэн салбараас авах боломжтой бөгөөд яг одоо хүссэн газраа хүссэн цагтаа хүргэл авах боломжтой. Зөвхөн өөртөө зориулах цоо шинхэн амт энэ бол Melts. За тэгэхээр одоогийн байдлаар дэлхийн хипхопын хамгийн том сэдв Drake болон Kendrick Lamar-ын дэлгэрэнгүй бичлэгийг та бүхэн миний суугаас бүтэн сайн өдөр 20 цаг 30 минутаас хүлээн авч үзээрэй. За дараагийн сэдв бол мэдээж сонголт өгчийн залуусаа дуучин Болттой холбогдож байна. Дуучин Болт 5 сарын 7-нд өөрийн Facebook пэйж дээр удаан ботсон, их эргэлцсэн, эцэстэн шийдвэрээ хувьдаа эцэслэн гаргалаа. Үргэлж баримталж мөрддөг зарчим маань шийдвэл шийдсэн шиг шийд, хийвэл хийсэн шиг. Салбарынхаа хөгжлийн төлөө 30-аад жил үе үеийн залуусын үлгэр дуурайлал, зөв чиг байхын тулд үргэлж хичээн зүтгэж, хөдөлмөрч, сахилга баттай, зөв амьдралаараа тууштай зүтгэсэн энэ амьдралаа илүү хүртээмжтэй бодлого, илүү гэрэлтэй ирээдүйн төлөө цаашид зориулах болно. Хамтдаа өссөн, хөгжсөн, бүтээсэн, бас илүү сайхан нийгмийг хүссэн бүхэл монголчуудаа хамт гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. Илүү хүчтэй, илүү шударга, илүү тэгш хүртээмжтэй нийгмийг хамтдаа бүтээцгээе. Надаас үйл шалтгааллах олон хүчин зүйлс байгаа болохоор үйл явц тодорхой болох өдрийн морин цагт албан ёсоор зарлах болно. Таныг хүндэтгсэн иргэн дорж сүрэнгийн болд. Шинэ эхлэл, шинэ ирээдүй. За нэг иймэрхүү хаштагтай пост бичсэн. За постын комент хэсгээс та бүхэндээ уншиж өгье л дөө. Та мундаг учраас нэр дэвшин гихгүй байх уу? Битгийлээ дэвшин гэрээдээ. Дуучин дуучнараа бүхэнд бөхөрөөл баймаар байна шүү. Нэг л их ухаантнууд байх юм. Утгаа алдлаа нэрээ. Дэвшинл гэж хэлвдээ. За нэг иймэрхүү комментүүдээр бол дүүрэн байсан. За уг постны дараа төд удалгүй папараццигийн мен дээр нэг иймэрхүү мэдээлэл гарсан. Камертоны дэ Болт говийн бүсэд Монгол ардын намаас улсын хуралд өрсөлд хүсэлтээ өгчээ. За нэг иймэрхүү мэдээлэл гарсан байгаа. За энэ постны хаахаа болон комментүүд бол угаасаа ойлгомжтой. За яг энэ сэдвээр бол комедиан Золоо нэг иймэрхүү нийтлэлийг бичсэн байна лээ. Дуучин Болдыг дэмжиж байна. Монгол улсын төлөө ашигтай гэрээ хийнэ. 90. За тэгээд сонгуул болоход тун бага хугацаа үлдсэн байна залуусаа хэрсүү байгаараа сонгуул ойртох тусам энэ байтугай сонин мэдээллийг бид нэр маш их харах болно. Хэрсүү байгаараа залуусаа. За дараагийн сэдэв бол rapper Sex цагаан богтой холбогдож байна. За тухайлах юм бол саяхан Баян зүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн мэрэгжил сонгох сургалт бол болсон юм байна. За үүн дээр нь бол rapper Sex цагаан богд өргөдөөд залуус нэг янз бүрийн зөвлөгөө, янз бүрийн зүйлсийг бол ярьсан юм байна. За энэ яриан дундаа rapper Flav болон rapper Pakrep, rapper Limit King рүү өнөхөд нэг жоохон дийсэлсэн гэх юм уу те, нэг иймэрхүү утгатай зүйлсийг бол ярьсан юм байна. За тэгэд яг юуг ярьч вэ те? Энэ мэдээллийг олсон суугийнхаа үзэгчд маш их баярлалаа. Prada гэж ямар брэнд вэ? Prada-гийн брэнд мэддэг хүн байна вэ донд? Тэ FP2-ыг эхлээд зөв уншиж сураад дараа нь rap хийвэл бас гоё шүү дээ англиар те. Тааж үлжижсэн те. Тэгэхээр миний гол хүрхээд байгаа point нь юу вэ гэхээр хэрвээ VBS гэдэг
гинж байлаа гэж бодъё. За дуртай нэг рэпер сонгоорой. Флач байд юм уу? Гинж хамаагүй тий. Гинж зүйлийг нэг рэпер сонгочих. За гинж зүйлийг нэг рэпер сонгоод тэр рэперийн гинжний жингийн хараад үзэх юм бол шүү дээ. Тэр хэдэн доллар болох вэ? Тэгэхээр $200,000 болох. $200,000 болно тий. Тэгвэл Монгол рэпер яаж мөнгө олох гэж артистууд нэг бол бааранд дуулна, нэг бол стадион тоглолт тийм үү? Тэгвэл $200,000 олох гэж стадионд 8 жил дараа стадионд тоглож иж олох байхгүй. Тэгэхээр юу гэж нөхөр энэ урлагийн зах зээл өөрөө аягүй жижиг. Бид нар зүгээр ингээд нэг газар ирээд тооцоо ингээд хийж хаад улаан хийж байгаа шүү дээ. Би ингээд хамгийн ирээлээрээ амьдардаг рэпер гэж байгаа тий. Тооцоог болохоор зугатаачдаг байхгүй лаа. Үлгэр жишээ авч байгаа хүмүүсээ яг айгүй сайн үлгэр жишээ авах. Би гахаад хэлэхгүй. Монголын рэперүүд жишээ манай Пакиа хамаатан гэдэг байгаа шүү дээ. Англи хэлгүй хүн тэр хүн юу дуулаад байгаа яаж мэдээд шүтээд байгаа юм бол аюу сонирхол. Ямар гол хандаатай юм бэ? Айгүй гоё харагдсан юм байна тий. Тэр хүн амар муухай хүчин дуулаад байвал яах вэ? Мэдхгүй байхгүй. Тэгэхээр бидний асуудал юм байна гэхээр зүгээр хэлбэрийг харж шүтээд дээ шүү дээ. Үнийг зүгээр хэлбэрийг хараад энэ айгүй гол бовчтой гоё шивэстэй гоё харагдсан юм байна. За би энэ ахын хамаатан болсон. Тийм дураараа тий. Яг бодитоор англи хэлтэй рэперүүд одоо миний мэдхээр мөвжил байна. Одоо миний мэдхээр нэр англиар ном уншиж чаддаг мэрэгжлийн англи хэлтэй. А нөгөө бусд нь яг нэг үгэн дээрээ fuck your bitch гэж хэлж чаддаг гэх тийм. Fuck your bitch тийм. I'm swag гэж юм уу тийм. Юу ч байдаг тийм. Тэр шүү дээ үндийн биз дээ. Софтвер ингээд амьдраад л болохгүй шүү. Маш авьяастай стабилизуараа гурав дуунуудыг мэднэ. Тэгээ NFT, MVP тийм. Мэднэ сонсдог. Гэхдээ юу гэдэг тухайн тоглолтын дотор ороод ирээд артист болоод дуулах нэг өөр тоглолт хийн гэдэг чинь дахиад дараагийн төвшнөл байхгүй юу. Тэгэхээр тэгж сэтгэх хэрэгтэй байхгүй юу. Тийм үстэй. Би дандаа ингээд тайзан дээр гараад дуулаад байв ш. Нэрээ энэ том тоглолтын хийвэл ямар байд юм бол тэг хийж үзлээ дараа нь өөр юм хийн ш тэр хүн. Тийм үстэй. Тэгэхгүй за миний дараагийн юм хийж тоо хийцээ байхаар нэг хит тоо хийчихвэл хонхны баяр дээр нэг 4 удаа очоод дуулчих гэсэн. Ингээд бодоод байж байл амар өстэй тийм. Тэгээ дахиад нэг бодит юм яриа. Limit King-ийн нөгөө фристайл байсан ш надтай орсон. Тэр дээр Limit King ингэж хэлдэг шүү дээ. Хувцсандаа хамаг мөнгө үрдэгч лизингээ бодсоор өдөр өнгөрдөг гэдэг. Лизэн дэж хувц авахаар байжхал таах шүү тийм үү? Лизэн дэж байр авахыг би ойлгоод байгаа. Хувцсоор гэж үргэлжлээ дууссан шүү. Хувцсоор тэгээд тийм хоёрын оронд зүйлс шүү дээ. За энэ нэг хөгжилтэй ч юм уу энэ секс цагаан богдын яриа болоо тодорхой хэмжээний яг үнэн аргументтай байгааг бол та бүхэн харж байгаа сонсож байгаа. Ерөнхийдөө түүний яриа бол залууст өгөх гээд байгаа ойлгуулах гээд байгаа поинтоо рэперүүдээр явуулж жишээ авч ойлгуулсан. За сексийн хувьд бол ойртоо бол нэлийн улс төрчүүд байх шиг үлээ. За энэ ч аах вэ те. За одоо худалдагсан хэсэг нь бол мэдээж одоо сонгуульд өгчин цаг хугацаа бол харуулнаа. За ингээд хэдүүлээ дараагийнхаа сэдвт орцгоё. Дараагийн сэдв бол рэпер Гинжин болон Mrs M хоёртой холбогдож байна. За хэрвээ та бүхэн анзаарсан бол Гинжин Mrs M хоёр бол саяхан Япон явсан. За тэнд бас нэг жижигхэн клуб тоглолт Монголд хийгээд яваад байгаа. За тэгээд тоглолт хийгээд зогсоогүй хамгийн том мэдээлэл нь Японы Bad Beach rapper Iliana Chedi. За зарим нэг хүмүүс нь бол мэдэх баха. Японы эмэгтэй рэперүүд дондоо бол маш өндөр нэр хүндтэй. За энэ рэперийн хамгийн сүүлийн үеийн уран бүтээл гэх юм бол Team Tomodachi-тэй рэпер Kogen Японд маш алдартай болж байгаа би та бүхэн дэржсэн. За энэ дууных нь бас ремиксийг бол Gas Remix гэд хийсэн байна. За энэ нь бас ерөөдөө Японд бас нэлээд алдартай болж байгаа. Сүүлийн 1-2 жил бол Японы хипхоп, Японы рэп бол маш урдацтай өсөж байгаа. Азтай бол маш өндөр хичээг авж байгаа. Түүнээс гадна энэ Японы эмэгтэй рэпер нь рэп хийхээс гадна өөрийнхөө моделийн чиглэлээр бас Японд аль хэдийн танигдчихсан бас хөөрхөн нэр хүндтэй юм байна шүү. Ерөнхийдөө л Японы зах зээл дээр сүүлийн 1 жил ч юм уу те маш хүчтэй гарч ирж байгаа ийм уран бүтээлч байгаа. Бас Bad Beach. За энэ рэпертэй бол рэпер Гинжин болон Mrs M нар хамтдаа уран бүтээлийг бол хийж байгаа юм байна. Hate me too if I had the same MySpace views.
За тэгээд энэ жилийн 8 сард бол тоглолтоо хийнэ гэдгийг албан ёсоор зарлаад Shopee цэгийн дээр албан ёсоор тасалбараа байрлуулчихсан Гинжин болон Mrs нарын хувьд 2024 оны Монголын хипхоп төр бас тун гоё хамтралыг хийж шүү бас шинэ өнгө айсыг бол оруулж ирж байна. За түүнээс гадна рэпер Yam OG бас Азийн томоохон нэгэн рэпертэй хамтрал хийсэн сураг байсан. За тэгэхээр бол Монголын хипхопчдод Азийн зах зээл бол тун ойрхон болжээ залуусаа. Ер нь тэгээд одоо бол угаасаа Монголд хангалттай тулцсан нэр хүндтэй рэперүүд бол дотоод биш гадаадын зах зээл Азийн зах зээлийг бол чиглэсэн хамгийн зөв гэж бодож байгаа. За тэгээд сонсогч бидний хувьд тун удахгүй Япон Монголын хамтарсан trap star-уудын дууг бол сонсох нь ойлгомжтой болж байна. Энэ удаагийн бичлэг маань хүүгээр өндөрлөж байна. Хэрвээ та манаас угт subscribe дарж амжааг бол subscribe дараарай. Suck out. Баяртай үзэгчтэй.